Баруун бүсийн бэлчээр ногоон хөрөнгө багийн энэ өдрийн хөтлөгч Инх бат аяллаа зорилгоод өгнөн нэгэн томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. 79 оны 6 сарын 30 гэж байна. Би та нарт энэ чулууны тухай бас нэг сони юм ярьдгийг хэлчихв. Тэгээ заадаг. Та нар мэдэндээ нэр. Дотоод дамгуайн Тонголог камер армаа. Тэр нь тайх чулууг тавьж камерын голынхны амьдрал буцалдаг шүү дээ. Хэн нь итгэл баян болох уу? Хэн нь төр төмөр болох уу? Эрдэнэ болох уу? Долгор болох уу? Галсан болох уу гэд хэрвээ дүрээ бодоод энэ чулуунд нэгэн зэрэг хүрвээс тэр дүрдээ төрхөн зурчсан хуурж тэр үеийн амьдралыг биеэрээ тоолж үздэг юм гэсэн. Би ямар ч дүн болмоор байна. Камерын голынхны. Би яг камерын голын долгор очиж яддаг. За тэр манай итгэл баян байхаар л үнэтэй байгаад байна. Яг яа. Хоёр гараа хүргээд нэгэн зэрэг дотроо дүрээ бодоорой. 1 2 3. Нэрдээ салам зодтолтой. За юугаа булаацаддаг үү та хоёр чинь. Хоньны арал дээр хоньны бичиж эрдэнэ хөөгд. За. Хэн болчоод хэний газараас хэнийг хөөж байгаа вэ тэр чинь. Нөөц бэлчээр хадлан тэжээлч шиг тэр мө цаагаач. Хааван дээр эрдэнэ. Энэ ирж ба. Яваад олоо тэр. За. Хурд. За. Хинэн энэ нутгийн эзэн гэдгийг үзүүлээд өгье. Давраагүй дээр нь дараад өгнө гайгүй. Мууцаагач шиг. За дэшээ сууцгаа хэрдэн. За. Идээд цэгээ. Долгоор идээд. За та надад дуудуулаа юу? Дуудууллаа. За нэг нутаг усны орж гарч айл хөрш байдаг улсуудаас чиг халууцуулсан нудраг зөрүүлсэн юм сонсогдох ч нөхөө аа. Юу хэлээд тэр чинь тамигтаад. Та хоёрд ч би нэг үзүүлж харуулах юм бэлдээд л энд та хоёрыг бас хүлээгээд ер нь бие биетэйгээ муудалцаж хамт амьдарцгаагаад яах вэ эрдэнэ минь. Уулын ч тийм л дээ. Тэгээ та хоёртаа нэг үзүүлэх юм байна аминчлан. Энийг нэг сайн хардаах ба. Итгэлтийн бэлчээр бүдүүвч гинөө. Чөдөө ганцхан айл дээр бүх нутгаа бүртгэгдсэн байх шиг. Яалтчгүй долгор минь. Өвгдээцээс өвлж ирсэн миний газар шороо. Би хаана ямар малаа бэлчээж, ямар малаа өвлжүүлэх хаана цусгаа би өөрөө мэдэж болох уу долгоор. Сая одоо танаа 3000 мал. Тэр манай бэлтгэж байгаа, хадлан бэлтгэж байгаа арал руу орж 3 хоногт манад авах ус юучгүй болж байгаа шүү дээ. Та жил болгон ингэж. За юу сүртэй юм бэ долгор минь эрдэнэ хэлээч. Сүртэй байхаас яд энэ ч одоо 50 айлын хууж байгаа бэлчээр ганцхан айл болсон шүү дээ. Айл эрдэнэ чи юм үзүүлж эрдэнэ нэг юм бүртгэхэд байсан шүү дээ чи өчгтөр. За чи нэг хар. Энд манай нөгөө тамрын 3 салаа. За энэ шил байхгүй л харахгүй нэ. Энд чи одоо манай энэ арал чинь энэ 2 салааны чинь голд энэ өчүүхэн энэ газар байж байна. Энд дэмийн үзүүрээс зэврийн ардгал энэ хэсгийн газрыг чинь бид нэр бэлчээрээ бэлдэх гэж ядчихжээ шүү дээ. Энд чи ховчлол босноос хойш сүүлийн 20-д жил манайхын тадлангаа бэлдэж байгаа. Тэгэд танах дандаа малаа тэнд хэдхэн хоног отролол зулгаалгаж хайчаал өвөл зууд болохоор та малаа ачаал хэдэн ачааны машинтай өөр нутг руу яваад өгдөг. Бид нар л энэ нутгийг чинь сахиал хоцордог. Дандаа зулгаалгацсан ус сахиад хоцордог. Аргагүй. Эрдэнэ. Угасаач та хоёрын нутгийн улс биш. Сүүлийн нэг хэдэн жилийг л энэ хаваарай л өнгөрөөж байх шиг байна. Сайн сонс. Ноён өвлжөө. Таряа мухар.
Туулаа. Тайхар чулуу. Эн чинь ерөөсөө манай өвгдөөцөөс ирсэн, өвлж ирсэн газар шороо. Би тайхар чулуугаан тойрж л өдий олон жил өвлж зусч, хаварж, намарж ирлээ. Гэхдээ ямар ч байлаа гэсэн ганцхан итгэлтийх гэдэг газар биш. Сүүлийн 20 жил мал хувьчлалаас хойш ингэж л бид нар бэлчээрээ зохицож ирсэн. Мэдхгүй юм да. Миний. За яасан бэ? Энэ голын ихээр бага машин техник орж ирсэн. Би оруулахгүй гэж бүр нилээ удаж жагаад ирлээ. Машин техник юу? Тий. Юу машин? Энэ манай голын чинь тэр жигээр нэг уул уурхайн компани авчаад гадар доорхын малтна гинүү. Яа нэг хамаг юм ил авах юм баг. Одоо бүр хойноос ирж яваад. Би бүр нилээ юм боллоо сая. Тэр зэсмэн арайч нутгийн мань хулчихгүй байлгүй дээ. Гэхдээ тэр алтмалт гэж юу яриад байна? Энд чинь жинхэнэ самар жимсний л орондоо. Манай нутагт чинь алтаа авж ганц баяжснаас мал сүргээл өсгөж байвал илүү ашигтай да. Машин дууруу да. Хойноос ингээ хүрээд ирдэг юм бах та. Ийм ордон хотынхоо гэж. За сайн байна уу? Сайн байна. Ой нэтгэлтэй их гэж байлаа шиг тийм үү? Харин тийм. Танаа энэ хэрэгээ эзэн чинь бөөн асуудал өрнүүлсэн байж шүү дээ. Хэргийн эзэн гэдэг юм байхгүй. Та нар чинь март сүрэг эргээгээд. За минийхөө. Чин ирж байна. За тэгэхээр би та нарт нэг тайлбар хийх гэсэн. Танаа одоо энэ амьдарч байгаа газар бол 5 жилийн өмнө манай ашигт малтмалын газар Ленхо Суши гэдэг компани өргөдөл өгөөд албан ёсны дагуу бид тэр хүмүүст лицензийг олгосон учраас та бүхэн дахин тэр хүмүүстэй хэрүүл тэмцэл хийх ёсгүй учраас та бүхэнд энийг мэдэгдэх гэж ирлээ. Ямар Юу гэж байна эрдэнэ. За минийхөө. Ийм учиртай. Энэ нутаг дэвсгэрийг өвг дээдсээс бид эзэмшиж ирсэн. Яг энэ газар нутагт чинь одоо 50 гаруй өрхайл одоо бэлчээр эзэмшиж байна. Тийм үү эрдэнэ. Харин нэг удахтай учиртай хэлж өгөөч энэ хүүхэнд. Уучлаарай юу өвг дээдсийн газар нутаг вэ? Тэр чинь Ленхо Суши гэдэг компани газар нутаг болсон. Үгүй энэ ч одоо этгэлтийн зурсан зураг. Энэ манай 48 айлын хаварж намарж яаны зураг. Үгүй энэ чинь юу вэ? Нэг жаахан гол горих зураг хийсэн юм ааши. Энэ зураг надад юусаа хамаагүй заа юу. Энэ чинь надад ч юусаа хамаагүй. Миний энэ болохоор газар доорх алт мөнгө уул уурхайн ашигт малтмалын газрын зураг миний энд багтдаг юм аа. Тийм болохоор энэ дагуу би явж ин та нарын надад асуудал чинь юусаа сонирн биш. Би энэ тайлбарыг хэлэх гэж та бүхэн. бид нар газар доогорох юм мэдэхгүй шүү дээ. Бид нар бол газар дээрх бэлчээрээ л ашиглаж ирсэн хүмүүс. Уучлаарай наад чи ерөөс над хамаагүй. Би та бүхэнд энийг хэлэх гэж ирсэн. Тэгээ болоо. Уучлаарай өөр ярих юм байхгүй. Баяртай. Нүвэ. Хаанаас явж байгааг хэлээ. Ашигт малтмалын газрын албанаас. Гүн чи юу болж байна тамина? Энэ орон нутагтаа бид чинь одоо эзэн сууж чадахгүй болж байна уу? Бэлчээртэй байя байлгаж болтгоо. Энэ чинь хэний их орон болцсон юм бэ? Алин юу болж байна? Гарыг. Энэ их том чимээч биш шүү. Аав, төмөр харж байна. За, Амар байна уу? амар байна уу? Хонгор хүү сайн. Дүмнийг дээ. Дүү маань. За, ахын би Сайн да. Сайн явж байна. байна уу? За амар байна. Амар байна уу? За тэр харж байна уу төмөр? Чи цагаа олж ирдэг нөхөр шүү нэр. Юу болоо та нар чинь төмөөрөө цугулчаад байгаа юм. Энд газар доорч айл хэдэ хүний болцсон байж. За, нөгөө нэг айхтар лицензийн асуудал ч үүсээд байгаа юм биш үү? За тэр чинь л баг. Тэр чинь л баг нэг хотоос нэг хүн ирээд газар доорхыг чинь 5 жилийн өмнө
нэг компанид өгсөн гин хэл хуулцах. Саяны нэг өнгөрдөг хүүхэн байх нэ дээ. Энэ нутаг одоо биднийх биш гинэ. Одоо ийм үед одоо бид нар яах вэ? Учраа болох байгаад байна. Би нэг өмнө зүгээр яваад ирлээ. Баян хонгор завхнаа. Тэнд уулуурхайн компаниуд нутаг улсын сүйтгэгээд их л ширүүн байгаа. Тэгээд аргагүй ихэнд очлоо. Тэгээд алтны компаниуд нь ямар ч айхтар юм тоног төхөөрөмж техник гэж хүчтэй юмэр хөр шороогийн чинь эргүүлж Айхтар дамжгүй да. Тэгээ тэр малчдын чинь хөөгөөд. Айхтар. За ер нь нэг тиймэрхүү юм болж байна. Ямар цаг ирж байгаа юм бэ? Тэгээд малчд тэмцэх юм а хөрхий. Буу шидэмдээ ч хүрж байгаа юмцтай. Тэгээд алтны компаниуд уур хүргээд болохгүй болохоор нэг экскваторын нэг хэдэн сум дамнуулаад чирээд ирлээ. Төмөр мөн дөө. Зүгээр энэ юм техникийн чирэхгүй, эвдэхгүй, өөрийгөө хэрэгт хийчихгүйгээр Тэр хүний шүү. энэ бэлчээрээ зүгээр яриад төгсрүүд өөртөө аваад үлчиж болдог юм уу? Гэхдээ Монгол ах トゥ өнөр байна, ярина гэдэг уул нь малчд их тэмцэж байгаа юм байна. Тэгээд малчд маань нэгдэд нийлээд хоршоо байгуулад энэ бэлчээрийнхаа зургийг гаргаад хутаг усаа нэгтгээд Нэгний гаргадаг чинь хэрэгтэй байна. тэгээд ингээд ерөнхийдөө тэр нутгийнхэн чинь нэг бүл болох янзтай. За ер нь бол ингээд тэмцээд ахад боломоо ордог доо. За ах минь нэгэн тийм болсон хойно цөмөөрөө нутаг усныхаа малчдтай уулзаж санаа сэтгэлээ хуваалцаад энийхээ төлөө явбал яасан. Ерөөсөө айл болгонтой очиж уулзъя. Тэгээ. Цаг нь ирсэн байх шүү дээ. Яг үнэ. Нутаг усныхантай. Бүгдээрээ сууж Ярилцсан баг шүү. Ерөөсөө тэгвэл бүгдээрээ ярилцсан. явцгаа. Айлаар нь орё. За яа. Тэгээ ерөөсөө. Эдгээр зүгнээс уяа